Та загалмаагаас юуг олж хардаг вэ? Та загалмайг хараад юуг мэдэрдэг вэ? Зарим хүмүүсийн хувьд загалмаа бол авралын үндэс нь, итгэл найдварынх нь бэлэг тэмдэг. Бурхан таны гим нүглийг угаан цэвэрлэж, таныг зөвдгөж, таныг уучлсны бэлэг тэмдэг гэж хүлээж авдаг бол харин зарим хүмүүс загалмайг харийн шашин, зан үйлийн тэмдэг гэж үзэх ийм тохиолдол байдаг. Энэ нөлөөллөөс болоод ч тэрүү бид заримдаа загалмаагаас ичих, загалмайн тухай ярихаас санаа зовох, загалмайг тунхаглах энэ чухал үүрэг даалгавраа бас умартах сорилтонд бид нар ордог. Тэгэхээр өнөөдөр хамтдаа бүгдээрээ Библиэс бид яагаад загалмайг тунхаглах ёстой юм бэ? Бид яагаад загалмайн энэхүү гавьяа, загалмайн үнц нь мэдээг бусдад хүргэх ёстой юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй бас Библиэс судлаа гэж бодсон юм. Тэгэхээр хэрэв бид бүхэн шинэ гэрээний цаг үеийг харах юм бол тэнд хүмүүсийн байр суурийг ангилсан ангилал байсан байна. Тодорхой харагддаг. Тайж язгууртан гаралтай хүмүүс, өндөр боловсралтай Сакадрины зөвлөлийн гишүүд, замун шашны удирдагчид, хуйлмал номыг тайлбарладаг Библийн багш нар байхаас гадна энгийн жирийн ажилчин, тариачин, загасчид гэж бас байсан. Замун түүнээс гадна боол гэдэг хүмүүс байсан байгаа. Амьд хүмүүсийг ингээд энэхүү нийгмийн гарал ухсаагаар нь ангилах юм бол хамгийн дорд хүмүүс бол мэдээж боолууд байгаа. Гэхдээ боол байна гэдэг нь үхлийн ял авахаас хавьгүй дээр шүү дээ. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэсэн амьд байна гэсэн үг. За тэгэхээр боолын дор ямар хүмүүс орох вэ мэдээж өгсөн хүмүүс орж байгаа. Гэхдээ өгсөн хүмүүсийг тийм үү үхлийн ял авсан хүмүүсийг бас дотор нь ангилах юм бол хамгийн адгийн, хамгийн дорд цаазын ял бол загалмайд цовдлох байсан байна. Хүмүүсийг зүгээр нэг өхүүлээд хоромхон зур амийн таслахаас илүүтэйгээр удаан хугацаанд тарчлааж, зовоож, ингээд бүхлүүд нь 7 хоногийн турш хүртэл загалмаа дээр хүн үхлээ хүлээн тарчилж байдаг байсан. Ийм аимшигтай цаазын ял шүү дээ. Гэтэл энэхүү цаазын ялыг бүр ингэж дэлгэрүүлж, соёлт хүн төрлөختөнд таниулсан хамгийн гол үндэстэн хүмүүс бол ромчууд. Гэхдээ эндээс бид бүхэн нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Ромчуудад бичсэн захидалдаа Илч Паул өөрийгөө би сайн мэдээнээс ичихгүй гэж хэлсэн байна. Ром 1:16. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг юуны төрөнд юудэ мөн түүнчлэн грек хүнийг авралт хүргэх Бурханы хүч мөн. Есүс Христийг Ромын цэргүүд түүнийг цовдолж модон загалмаа дээр хатсан байдаг. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг хүн төрлөختний гмийн төлөө өргөл болгохоор энэ дэлхийдэр илгээж тэгээд тэрхүү хүн сайн дураараа биднийг хайрлсан учраас тэр хайрынхаа улмаас тэрээр модон загалмаа дээр цовдлогдож өөрийн үнэт цусыг бидний төлөө урсгасан. Тэрхүү хүүд итгэсэн итгэлээрээ дамжуулан Христийг хувийн аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн итгэлийн тунхаглалаар дамжуулан бид авралыг хүлээж авдаг. Үүнийг сайн мэдээ гэж хэлж байгаа. Тэгэхээр сайн мэдээний хамгийн гол зураглал бол загалмаа юм. Загалмайгүйгээр сайн мэдээ оршихгүй. Шинэ гэрээн дээр энэ ичих гэдэг үг нийтдээ 11 удаа гард юм байна. Сонирхолтой нь эдгээр 11 ишлэлүүдийг бүгдийг судлаад үзэхээр бүгд яг юутай холбогддог гэхээр сайн мэдээ буюу загалмаатай холбогддог. Ингээд цааш нь үргэлжлэхдээ Бурханы хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор ишлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэж хэлсэн. Бидний сайн мэдэх шинжлэлийн хөдөлгөөнийг үндэслэн шинжлэгчдийн өвөг эцэг гэж нэрлэгддэг Мартин Лютер энэхүү ишлэлийг өөрийнхөө хамгийн гол тулгуур үзэл баримтлал болгон тунгалсан байдаг шүү дээ. Илч Паул үүнийг бичигдсэн байдаг хэмээн иш татсан нь Хабакук номдэр хамгийн анх дурдгдсан байдаг. Хамтдаа өдөр Хабакук номын 2-ын 4-р ишлэлийг харан уншицгаая. Харагтун бардам нэгний хувьд доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвхт хүн итгэлээрээ амьдрнаа. Гэтэл тэрхүү ромчуудад хандсан захидалда Илч Паул энд юу гэж хэлсэн бэхээр би сайн мэдээнээс ичихгүй. Би загалмай мэдээнээс ичихгүй гэж энд маш тодорхой хэлсэн байна. За хамтдаа бүгдээ яг одоо Коринт номдор очие. 1-р Коринт номын 1-р бүлэг дээр мөн Илч Паул Коринт хотынх нь хандаж хэлсэн байна. 1-р Коринтын 1:18-ыг уншъя. Загалмайн үг нь мөхөсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн. Ром номын 1:16 дээр юу хэлсэн мэхээр би сайн мэдээс ичихгүй. Ягаад гэвэл энэ хүн бүрийг авралт хүргэх Бурханы хүч юм гэж хэлсэн бол
Коринт хотынд Паул бичгтээ загалмайн үг гэж хэлсэн байна. Энэхүү үг гэдэг үг нь жинхэнэ утга нь бол энэ мэдээ гэсэн үг л дээ. Мессеж гэдэг үгээр англи хэл дээр хэлэгдсэн байна. Монгол Библиэр бол үг гэж орчуулсан байна. Загалмайн мэдээ нь аврагдаж байгаа бидний хувьд бол Бурхны хүч юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол хүн бүрийг авралт хүргэх Бурхны хүч юм. Загалмайн мэдээ гэдэг бол аврагдаж байгаа бидний хувьд бол Бурхны хүч юм гэдэг. Тэгэхээр энэ хоёр утгыг ингээд нийлүүлээд харахаар сайн мэдээ гэдэг бол загалмайн мэдээ юм а гэдгийг илүү маш тодорхой бидэнд ойлгуулж болж байгаа. Тэгэхээр энэ загалмайн мэдээ гэж яг юу юм бэ гэдгийг Илч Паул цаашаа үргэлжлүүлэн хэлсэн мэр. Тэгэхээр та бүхэн 1-р Коринтын 1-р бүлгийг бүгдийн дуустал уншаарай. Тэгээ надад бүгдийг унших цаг байхгүй учраас би хэд хэдэн ишлэлүүдийг сонгоод уншия. Хамтаа өдөр 1-р Коринтын 1:22-оос эхлэн уншина. Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь юудэчүүдэд бүдрүүлэх саад, харин үндэстнүүдэд мунхаглал болдог агаад харин дуудагдсан хүмүүст юудэчүүд, грекчүүдийн хин хинд нь Христ бол Бурхны хүч бөгөөд Бурхны мэрэгэн ухаан мөн гэж хэлсэн байна. Бидний энэ тунхагладаг мэдээ бол тэр сайн мэдээ бол тэр загалмай мэдээ гэдэг бол яг үүндээ цовдлогдсон Христ юм аа гэж. Бид цовдлогдсон Христийг л тунхагладаг гэж энд маш тодорхой хэлсэн байна. Бүгд 1-р Коринтын 2-р бүлгийн 2-р ишлэгийг уншъя. Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр Паул энд маш тодорхой хэлсэн байна те. Миний хамгийн сайн мэддэг, хамгийн сайн ярьж чаддаг, хамгийн сайн итгэлтэйгээр тунхагладаг, хамгийн сайн номлодог, хамгийн сайн заадаг, хамгийн сайн ухуулж, синхруулж тэдгээр хүмүүст таниулдаг байсан тэр зүйл юу гэхээр цовдлогдсон Христ юм аа гэж хэлсэн. Хэрэв бид хүн Үйлс номын 17, 18, 19-р бүлгүүдээс харах юм бол Илч Паул хайр хүнсүүдэд очиж тэнд сайн мэдээг амралтын өдрөөс амралтын өдрийн хооронд 7 хоног болгон хайр хүнсүүдэд очиж тунхаглаж исэн баг. Тэгээ тэрхүү орлогыг Лук бичгтээ өгж хэлсэн мэхээр Илч Паул тэднийг итгүүлэхийг оролдов. Тэднийг ятгав. Тэднийг синхруулв гэх мэтчлэн хэллэгээр бичсэн байдаг. Тэгэхээр энэ таниулахыг оролдсон, ятгсан, итгүүлэхийг оролдсон гэдэг байгаа. Ухуулсан гэдэг байгаа. Энэ мэдээ нь юу гэсэн мэхээр цовдлогдсон Христийн мэдээ байсан баг. Бүгд хамтдаа 2-р Тимот ном дээр очиж. 2-р Тимот ном бол Илч Паулын Ромд цаазын ялыг сонсоод тун удахгүй үхлээ хүлээж байсан тэр үед бичсэн хамгийн сүүлчийн загтлуудын нэг бол 2-р Тимот ном. Тэгээ Тимот яагаад ч юм бэ Паулийн хувьд маш үн цэнтэй, хайртай хүүн байсан учраас Тимотод хандаж маш чухал зүйлийг бас сануулж хэлсэн байдаг. Би тагонд хэлсэн ичих гэдэг энэ үг шинэ гэрээн дээр 11 удаа дурддагдгийн 4 нь энэхүү 2-р Тимот номын 1-р бүлэг дээр дурддагддаг. Тэгээ бүгд хамтаа өндөр очицгаа. 2-р Тимот 1:8-аас. Тиймээс бидний эзний гэрчлэлээс бүйч түүний хоригдол надаас ч бүйч. Харин Бурхны хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд гэж хэлсэн. Бүйч. Эзэн дотор бидний эзний гэрчлэлээс битийчээ. Надаас битийчээ. Харин түүний оронд яа гэсэн байна. Сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд гэж хэлсэн байна. Сайн мэдээний төлөө баттай зогс. Бүйч гэж хэлсэн байна. Мөн тэрээр 10 дугаар ишлээс эхлэн ингэж хэлсэн байна. Харин идүүгээ энэ нь бидний аврагч Христ Есүсийн үзэгдснээр илчлэгдэжээ. Тэр үхлийг устган амь ба үгшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан. Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдөг. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хүнд итгэснээ мэддэг. Аз дахь бүх хүмүүс надаас нүрээ буруулсныг чи мэднэ. Онисифорын герт эзэн өршөөлөө сойрхох болтугай. Яагад гэвэл тэр олон удаа намайг сэргээж миний гинжнээс ичээгүй. Харин ч тэр Ромд байхдаа намайг хичээнгүлэн хайж олсон юм а. Эфес тэр хичнээн их үйлчилсэнийг чи сайн мэднэ. Тэр өдөр эзнээс өршөөлийг нь олохыг эзэн түүнд зөвшөөрөх болтугай гэж хэлсэн ба. Тэгэхээр Паул нэг хэлсэн юм те. Аазад тэр аяараа бүгдээр надаас нүрээ буруулсан. Нүрээ буруулсан буюу бүгд надаас ичсэн. Харин тэр дотор энэ Онисифор гэдэг хүн гэр бүлээрээ надаас ичээгүй, надтай хамт байсан. Намайг сэргээж, намайг хайж олж ирж гайхалтайгаар үйлчилсэн. Тийм учраас эзэн тэдэн дээр өршөөл инэрлээ үзүүлэх болтугай гэж Паул хэлсэн баг. Тэгэхээр
Илч Паул Тимотиг би ичдэггүй учраас, би тэр загалмайд цовлогдсон Есүсээс ичдэггүй учраас чи ч гэсэн битгий ичээрэй. Аз даяараа хүмүүс надаас нүрээ буруулсан. Тэд ичсэн. Харин чи битгий ичээрэй гэж хэлсэн баг. Тунхаглаж байгаа, итгэж байгаа тэр үннээсээ бүү урваараа, бүү нүүр буруулаараа, бүү ичээрэй гэж анхааруулж хэлсэн баг. Тэгэхээр ах トゥ нараа, та загалмаагаас ичж байсан уу? Та яг үнэхээр чин үнээр өөртөө хариулаарай. Та загалмаагаас ичж байсан. Та бусдын дунд, та нийгэм дунд амьдарч явахдаа та Христ итгэж гэдгээсээ санаа зовж байсан. Та олон нийтийн газар хоол идэхдээ та залбирлуулдаггүй. Та бусад өөрийгөө би Христэд итгэгч юм аа. Тийм учраас би 7 хоногийн нэг өдрийг Бурханд зориулж сүм цуглаанд явдгиймаа гэж та эрх чөлөөтэйгээр итгэлтэйгээр бусад хэлж чаддаг. Энэ өдөр би ажил хийхгүй. Тантай хамтарч энэ ажлыг би хийхгүй. Яагаад гэвэл би итгэгч учраас энэ өдөр миний хувьд чухал өдрөө. Бурхандаа зориулах өдөр юм аа гэж та итгэлтэйгээр хэлж чаддаг. Би үүнийг чинь уухгүй. Яагаад гэвэл би итгэвч учраас арх тамхиг би хэрэглэхгүй гэж та итгэлтэйгээр хэлж чаддаг. Та итгэгч гэдгээс ичдэг. Та загалмаагаас ичдэг. Тэгэхээр зөвхөн Паул төдийгүй Есүс ч гэсэн өөрийн сургаал дотроо түүний дагалдагчид түүнээс ичих ёсгүй гэдгийг маш тодорхой сануулж хэлсэн байдаг. За ингээд бүгд хамтдаа Лук номын 9-р бүлгийн 21-с 26 дахь ишлэлийг уншъя. Харин Есүс тэдэнд энэ тухай хиндэж хэлж болохгүйг анхааруулад хүний хүү олон зовлон эдэлж ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулна. Тэгээд 3 дахь өдөр амьдлна гэв. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэрв хэн нэгэн миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмайгаа үүрч намайг даг. Учир нь хэн амиа аврахыг хүснэ тэр нь амиа алдах болно. Харин хэн миний төлөө амиа алдна тэр нь амиа аварна. Хэрв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх вүлээ? Хэн надаас болон миний үгсээс ичнэ хүний хүү эцгийн болон өөрийн мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно гэж хэлсэн байна. Тэгэхээр ах トゥ нараа, Есүс өөрөө надаас бүү ичээ гэж хэлсэн. Тийм ээ. Та энэ дэлхий дээр хүссэн нэр алдар, хүссэн карьер, хүссэн эд баялаг, таны хүсэж мөрөдөж байгаа бүх зүйлсийг та бүгдийг нь олж авсан ч гэсэн эцэст нь та мөнхийн амиа алдах юм бол ямар хэрэг байх вэ? Есүс үүнийг юу гэж хэлсэн бэхээр би тэр агуу тэнгэрлэгч нарынхаа, ариун тэнгэрлэгч нарынхаа суу алдраар буун ирэхтэй энэ дэлхий дээр надаас ичиж амиа сонгосон. Надаас ичиж нэр алдрыг сонгосон. Надаас ичиж эд хөрөнгийг сонгосон. Надаас ичиж бусад өөр зүйлсүүдийг сонгосон тэдгээр хүмүүсээс би ичих болно гэж Иесус хэлсэн баг. Төгсөлд нь би та бүхнийг Еврей номон дээр очиосоо гэж бодож байна. Еврей номын 2-р бүлгийн 9-өөс 11 дэх эшлэл. Харин Бурхны нэгүслэр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд Тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаа гэж хэлсэн. Тэгэхээр Еврей номын зохиолч энэхүү харж байгаа Есүсийг дүрслэхдээ хүн бүрийн нүглийн төлөө үхлийг амсахын тулд Тэнгэр элч нараас дорд болгогдсон тэгээд үхлийн зовлонгийн учир цог жохлонт хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаа гэж. Есүсийг загалмай дээр цовлогдоход Ромын цэргүүд түүнийг доромжилж тэгээд түүнийг юудэчүүдийн хаан гэж өөрийгөө өргөмжилсөн хэмээн үзэж цаазын ялыг оноосон учраас түүний толгой дээр өргөст титэм өмсгсөн байдаг. Хэдийгээр хүмүүсийн нүдэнд энэ нь өргөст үүргэн буюу өргөст бутаар шүлжиж хийсэн титэм байсан боловч харин Бурхны нүдэнд энэ бол хүн төрлөختнийг аварсан алдарт хааны титэм байсан юм. Энэ бол загалмай дээрх Есүс. Еврей номын зохиолч энэхүү Есүсийг харж байна гэж байгаа тэрхүү Есүсийг дүрслэхдээ загалмай дээрх Есүсийг харж байна гэж хэлсэн. Эшлэлдэр нь учир нь ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм а гэсэн. Иймээс тэр тэднийг ах トゥ ус гэж дуудахаас ичээгүй гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг гэхээр хэрвээ та загалмай дээр цовдлогдсон Иесусээс ичихгүй бол, ичихгүй байх юм бол, хэрвээ ичихгүй аваас загалмай дээр цовдлогдсон Иесус таны гим нүгэлтэй гэдгээс чинь ичихгүй. Таныг өөртөө хүлээж авна. Тийм учраас Илч Паул өөрөө хэлсэн. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл энэ нь хүн бүрийг аврал түргэх Бурхны хүч юм а гэж хэлсэн байна. Тийм учраас Паул хэлэхдээ загалмайн мэдээ аврагдаж байгаа хүмүүсийн хувьд энэ бол Бурхны хүч юм а гэж хэлсэн байна.
Тийм учраас Паул Тимотед хандаж хэлэхдээ сайн мэдээнээс эзний нэрээс надаас бүү ичээ. Би ичдэггүй. Тийм учраас бити ич. Тэнд хэсэг бүлэг хүмүүс бүгдээрээ ичиж байна. Илч Паул хэрэгтэй Аз тэр хаяараа ичсэн гэж хэлсэн. Нүрээ буруулсан гэсэн. Харин тэдгээр дотор тэр ичихгүй байгаа тэр хүмүүсийн гэр бүлийг эзэн сойрхож, ивэж, өрөөх болтугай гэж хэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр ах トゥ нараа та дахин нэг удаа өөртөө хэлээч. Дахин нэг удаа өөртөө шийдвэр гаргаач. Би загалмайгаас ичихгүй. Би сайн мэдээнээс ичихгүй. Би тэрхүү загалмайд цовдлогдсон Есүсээс ичихгүй. Сайн мэдээ гэдэг бол Илч Паулын нэрлсэн тэрхүү загалмай мэдээ гэдэг бол загалмай дээр цовдлогдсон Есүс байсан. Загалмайн мэдээ нь мөхөксдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурхны хүч мөн гэж хэлсэн байна. Өнөөдөр та энэхүү Бурхны хүчээс дахин нэг удаа зурч, энэхүү Бурхны хүчийг та дахин нэг удаа амьдралдаа хүлээж аваач. Та амьдралдаа загалмайгаас хизээж ичихгүй гэдэг тэр шийдвэрийг гаргаарай. Бурхан таныг ивэх болтугай. Ингээ хамтаа залбирцгаая. Их эзэн Бурхан минь, өнөөдөр би таны үгийг судалж уншлаа. Та бидэнтэй хамт байсанд баярлалаа. Бидний төлөө загалмай дээр цовдогдсон баярлалаа. Бидний төлөө өөрийнхөө амийг өргөсөнд баярлалаа. Бидний тунхлах ёстой, бидний ичих ёсгүй тэр сайн мэдээ бол, тэр загалмай мэдээ бол загалмай дээр цовдлогдсон Есүс таавал. Энэ мэдээ, энэ үнэн, энэ гайхамшигт зүйл бол бидний аврах хүч чадал юм гэдэгт бид итгэж байна. Баярлалаа Есүс. Таны нэрээр залбирanгуйлаа.